Байцгаана уу? Happy Workplace подкастын маань ээлж нэгэн дугаар эхэлж байна. Энэ дугаараар бид манай үзэг сонсогчдоос мань ирсэн ажлын байрнах сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой асуултуудын дагуу ярилцахаар шийдсэн байгаа. За тэгээд бүгд хоёлаа ээлжлээд асуултуудаа уншаад тэгээд ярилцаад явъя тийх үү. Тий. За эхний асуулт маань болохоор хүний нөөцөөр ажилладаг хүмүүсийн хувьд хамгийн чухал ажлуудын нэг болох ажилтнуудаа ойлгох, мөн идэвхжүүлэх арга хэмжээ зохиох гэх мэт асуудал маш ихээр гардаг. Тухайн ажлаа багч болов сэтгэл судлалтай холбоотой болгох гэж хичээж байгаа энэ үед хэрхэн бусдаа өгөөжтэй байдлаар сургалт эсвэл мэдээлэл өгөх вэ? Энэ тал дээр зөвлөгөө өгөөч гэсэн асуулт байна. За юун дөрөнд ажилтнуудаа идэвхжүүлэх ажлаа сэтгэл судлалтай холбоотой болгох гэж хичээж байгаад маш их баяртай байна. За тэгээд ер нь миний бодлоор хамгийн түрүүнд хийх алхам маань болохоор яг тухайн байгууллагын ажилтнуудынхаа хэрэгцээ шаардлага нь юу байгаа вэ? Аль талаар илүү өөрсдөө хөгжүүлмээр байгаа вэ гэдгээ нарийн тодорхойлох хэрэгтэй. За тэгээд дээрэс нь удирдлага ажилтан хоёрын хоорондын хүлээлтийг нь тодорхойлоод тэрний зөрүүг багасгаж өгснөөрөө илүү нөгөө engagement-ийнхаа хөтөлбөрийг хийхэд төхөн болох юм болов уу гэж харж байна. Тэгэхээр тодорхойлно гэдэг нь нэг жижигхэн асуулах ч юм аа те яг ингээд стресстэй байгаа мó эсвэл юу гэдэг чинь хоорондоо харилцааг нас илүү сайжруулах, ойр дотн болох хэрэгтэй байгаа мó гэдгийг тодорхойлно гэсэн үг тийм. Тэгээд яг магадгүй энэ талаар мэрэгчлэн албан тушаалтан маань байдаггүй бол гадны мэрэгжлийн сэтгэл судлаач нар дамжуулаад тухайн байгууллагын хэрэгцээ юу вэ? Ажилтнууд юу хүсэж байгаа вэ? Ажилтнууд юу хийвэл илүү сонирхолтой байх вэ гэдэг судалгаагаа явуулаад үр дүнтэй бас танилцах боломжтой. Гаднаас буюу аутсорсинг ашиглах байдлаар тийм зүйлийг бол хийж болох юм байна. Яг бас дээрэс нь нэмээд аутсорсинг гэж ярьсан дээр үндэслэж ярих юм бол гадны мэрэгжилтний сэтгэл судлаачдаар сургалт оруулах, сургалтын зохион байгуулах гэдэг ч юм уу тийм зүйлийг бас хэлж болох юм байна. Тийм ээ. Эсвэл дотроо байгаа нөөц боломж ашиглаад янз бүрийн санаанд ажиллагаантай. Ер нь бол бас байгууллагууд тэгдэг юм бэлээ. Өглөөний цай уух, сардаа нэг удаа ч юм уу эсвэл нөгөө ийм бүлгийн ярилцлага хийж би бинээ сонсдог гэмтчлэн өөр бас нөгөө удирдлагатаа яг нэгээр бичлэн уулзах тийм үйл ажиллагаанууд хийдэг. Эсвэл зүгээр яг ажлын биш тийм өөртөөхөө маш сонссон мэдлэгээ биедээ хуваалцах тийм үйл ажиллагаа ч юм хийдэг. Бас тиймэрхүү аргууд нэг тийм төсөө хөрөнгө шаардахгүй. Тийм зүйлсүүд бол байж болох тий. Бас магадгүй engagement-ийн хөтөлбөр гэхээр маш том зүйлийг ойлгочих магадгүй тий. Маш их заавал хөрөнгө мөнгө зарцуулсан, заавал урт удаан хугацаанд хийсэн гэдэг ч юм тэгэхгүйгээр зүгээр яг өөрсдийнхөө онцлог тохирсон төсөл хөтөлбөрүүдтэй болоод дасгалын цаг байдаг ч юм уу. Эсвэл ажилтан хоорондоо тийм сорилт аянг зохион байгуулдаг байдлаар ч юм бас шийдэж болох боломжтой болов уу гэж харж байна. Тийм ээ. Тэгээд яг энэ ажлаас гадуурхын нэмэл энэ оролцоог сайжруулах үйл ажиллагаа маань бас нэг тийм дарамт ачаал болохгүй байх юм харагдав. Нөгөө стрессийн тайлгаж байгаа бүр стресстүүлэх гэдэг үлдээ. Тэгвэл бас магадгүй нөгөө тэр тал дээр илүү сонирхолтой хүмүүсээ тэр ажлыг зохион байгуулах үүрэгт хуваарлаад тэр үүргийг нь үнцэн ажил дотор шингээж өгдөг ч юм уу. Эсвэл үнцэн ажлынхаа цагныг зохицуулж өгдөг байдлаар шийдвэл бас их амар юм болов уу гэж бодож байна. За дараагийн асуулт руу гарах уу? За дараагийн асуулт маань болохоор нээлттэй ажлын байр зарлаж сонгон шалгаруулалт хийх тохиолдолд шинээр ажил горилж байгаа ажилчдаа хувь хүн талаас нь оnomжтой сонгох арга байдгүй. Байдаг бол санал болгох боломжтой юу гэсэн асуулт байна. Энэ асуултан дээр нэг тийм хоёр юм санаад орж ин л да. Нэгдүгürt нь яаж нөгөө сонгон шалгаруулах явцдаа тухайн хүний хувийн онцлог ч юм уу сэтгэл зүйн чадах ч юм уу нэг тэр байдлыг шалгах гэдэг чинь яг нөгөө анкетн дээр бичигдээгүй эсвэл энгийн ярилцлагаар мэдэх боломжгүй. Тэгэхээр нэг хоёр зүйл сан нэг нь болохоор мэдээж тест байж болж энэ эсвэл нөгөө ярилцлагын арай өөр хэлбэр байж болно. Нөгөө ажил сонгон шалгаруулалтын ярилцлагууд янз бүр байдаг шүү дээ. Тэгээд яг нөгөө тэр нөгөө анкетн дээр бичсэн байгаа зүйлс нь үнэн юм уу эсвэл ажлын туршлага нь ямар юм өмнөх ажил олж авсан туршлага нь юу юм гэх мэтчлээ. Тэрнээс гадна бас нөгөө зан авирыг тодруулах асуултууд behavioral questions. Тэр нь болохоор яа тэгэхээр та хамгийн сүүлд нэг тийм айгу стресстэй нөхцөл байдалд ажиллаж исэн үеэ санаач. Тэгээд тэр үед та ямар зүйл хийсэн бэ? Эсвэл ийм хэцүү хүнтэй харилцах үедээ та юу хийжсэн бэ ч юм уу нэг тийм бодит туршлагаас нь энэ хүний стрессийг даван туулах чадвар сэтгэлийн хатан ямар юм гэдэг ч юм уу тэр байдлыг нь асуух боломжтой ярьцлын үеэр. За тэгээд нөгөөх нь бас тестээр мэдэж болох тийм.
Тийм. Ерөнхийдөө бол тест гэхээр илүү яг хүний нөөцийн салбарт сэтгэл зүйн тестийг ашиглах нь өөрөө психометрик гэдэг салбар болчиход байгаа. Тэнгүүд тэр салбар нь одоогор бол Монголд бас нэлээд хүчтэй хөгжөөд олон улсад ч гэсэн тэрнтэй холбоотой судалгаа туршилтууд нэлээдгүй хийгдэж байгаа. Тэгэхээр ер нь хүний нөөцийн сонгон шалгаруулалт нь өөрөө маш олон эм үе шатыг дамждаг тийм процесс байгаа даа. Тэгэхээр тэр үе шат процессын дундаа бид нэр заавал мэрэгжлийн ур чадвар гэхгүй тухайн хүний хувь хүнийх нь хандлага, хувь хүний шинж онцлог нь юу юм? За тэгээ стресстэй нөхцөл байдлыг даван туулах нь хэр зэрэг хариуцлагатай зохион байгуулалттай юм ч юм уу тий. Тэрийг нь илүү сэтгэл зүйн хүчин зүйлээр тулгуурлаад сэтгэл зүйн тестүүдийг бол ашиглах боломжтой байгаа. Тэгээ энэ дээр бас би нэг сонирхолтой баримтууд урьдмаар байгаа нь юу гэхээр сонгон шалгаруулалтанд сэтгэл зүйн шалгуурыг буюу сэтгэл зүйн тестийг багтааснаар яадаг вэ гэхээр хүний нөөцийн эрхцийг нөгөө 54%-аар бууруулж чаддаг. Энэ цаагаараа юу гэсэн үг гэхээр яг тохирсон ажлын байранд нь тохирсон ажлыг сонгон шалгаруулж авч чадна гэдэг санаа явж байгаа. Дараагаар нь болохоор мэрэгжлийн ур чадвар болон сэтгэл зүйн ур чадвар нь энд тэнцүү гэж сонгон шалгаруулалтын мэрэгжилтнүүдийн 92% үздэг. Тэгэхээр ерөөсөө одоо орчин үед заавал мэрэгжлийн ур чадвар гэхгүйгээр сэтгэл зүйн ур чадварыг ч гэсэндээ чухалчилдаг болсон. За хамгийн сүүлийн нэг баримт нь юу гэхээр ажлын бүтээмж багатай ажилтнуудын 89% нь сэтгэл зүйн ур чадвар тутмаг байх хандлагатай байдаг гэж. Тэгэхээр өөрийгөө удирдах, сэтгэл хөдлөлөө удирдах гэх мэтлэн сэтгэл зүйн ур чадварууд. За тэгээд үүн дээр ямар гарц гаргалгаа байж болох вэ гэхээр өмнөх дугаартаа бидний ярьсан Mind Matrix гэдэг сэтгэл зүйн судалгааны цогц тийм платформ байгаа. Тэр платформоор дамжуулаад та дан ганц хувь хүний өөрийнхөө онцлогийг мэдхээс гадна байгууллага талаас сонгон шалгаруулалтаа хийж болох нь байна. Байгууллагын соёлын судалгааг хийж болох нь байна. Удирдлагын 360-ийн буюу удирдлагын багийн сэтгэл ханамжийн судалгаа гэдэг те тэрийг ч гэсэн хийж болно. За одоор бол Mind Matrix маань демо хэлбэр дээр явж байгаа. Тэгэхээр энэ доор бас бид нэр захин холбоосыг холбочий. Тэгэхээр тэр холбоосоор ороод одоо нээлттэйгээр байгаа өнгөө байрцсан байгаа тестүүдийг бол тийм үйлбэр төр бүглэж үзээд үр дүнгээ шууд харах боломжтой байгаа даа. За тэгвэл дараагийн асуулт маань байгууллагад сэтгэл судлаач хэр хэрэгтэй вэ гэнэ? Та юу гэж бодож байна? Юу хэрэгтэй гэж бодож байна? Ер нь бол байгууллагад сэтгэл судлаачийн одоо оролцоо маш их хэрэгтэй гэж бодож байна. Одоо буюу сэтгэл зүйн эрүүл мэндэд холбоотой эсвэл зүгээр яг сэтгэл судлалын шинжилгээ ухаантай холбоотой зүйлс байгууллагт маш хэрэгтэй. Гэхдээ яг байгууллага болгон яг орон тооны сэтгэл судлаачтай байх нь зөв юм уу гэдэг дээр бас эргэлзэж байна. Нэгдүгээрт яг ганц ч юм уу нэг хэдэн хүн ганц хоёр хүнтэй нэг байгууллага сэтгэл судлаач гэдэг мессен дээр очихоор яг бүх хүмүүстэйгээ одоо тэг хүрхвийц ажиллана гэдэг бол жоохон хүндрэлтэй юм шиг том корпорацийн хувьд бол том байгууллагуудын хувьд. Тэгэхээр тэр тохиолдолд илүү гадны одоо мэрэгжлийн байгууллагаас тусламж одоо тэр үйлчлэгийг авсан нь илүү зөв болов гэж бодож байна. Дээрээс нь бас одоо юу гэдэг чинь нөгөө хэрвээ тэр сэтгэл судлаач нь зөвлөгөө энэ төр өгдөг бол зөвлөгөөний тэр ёс зүйн хэмжээнд одоо сөргөөр нөлөөлөх тийм зүйлс байгууллага дотор үүсч болжгүй гэж харж байна. Түүнээс бол яг энэ бол хэрэгтэй л гэж хараад байна. Тэгэхээр Монголд бол жишээ нь байгууллагын сэтгэл судлал нь өөрөө нэлээдгүй түгэнд дэлгэрсэн одоо бусад салбараа бодвол түгэнд дэлгэрсэн салбар байгаа даа. Таны хэлж байгаатай бас санал нэг үл. Тэгэхээр сэтгэл судлаачийн ажлын ёс зүй дотор одоо нөгөө зөвлөгөө өгж байгаа хүмүүстэй нэг оффист ингээд байх өдөр тутамдаа одоо харилцах ч гэдэг юм. Тэр нь яг нөгөө ажиллах процессд нь ёс зүйн хувьд жоохон харьцах тал байгаа юм болов уу? Тийм. Тэгээд яг ер нь бол байгууллагын сэтгэл зүйн одоо үйл ажиллагаанд одоо юу багтын гэхээр сургаалт байна судалгаа байна. Тэгээд ажил амьдралын тэр нөхцөлийг одоо сайжруулах тэр арга хэмжээ хөтөлбөрүүдийг оновчтой боловсруулах ч юм уу сэтгэл зүйн зөвлөгөө өгөх. За түрүү хэлсэн чинь сонгон шалгаруулах тэр зүйл дээр бас орж болно гэх мэтчлэн. За дараагийн асуулт маань болохоор ажлын байранд захирангуй байдал буруу гэдэг тал дээр хэрхэн ойлголтоо нэгтгэх вэ гэнэ. Захирангуй байдал гэхээр миний бодлоор юм дээрэнгүү байх, босоо соёлтой байх, дарамт чахалтыг ажил дээр байхдаа мэдэрдэг ч юм уу тийм юм шүү санаанд орчин л доо. Тэгэхээр энэ бол илүү юм байгууллагын соёлтой холбоотой ойлголт байгаа. Яг байгууллагын соёлтой холбоотойгоор баримтуудыг дуртахад тухайн байгууллагын соёл нь ажилтнад тэр өөртөө таалагдвал өмнөх ажлаас нь 7% бага цалинтай байсан ч гэсэн тэр ажилд орохыг хүсдэг.
Олон улсад тэгж байгаа судалгаагаар нөгөө төгөр тухайн байгууллага өөрөө маш эрүүл соёлтой байх юм бол ажилтнууд илүү бүтээмжтэй, доктортой ажилдаг. Ажлын халаас илээ гэж ярьдаг нөгөө turnover 30%-аар бага байдаг. Тийм юм судалгааны үр дүнгууд байдаг байгаа. Тэгэхээр удирдлага захирангүй байдалтай байна гэхээр илүү нөгөө манипуляц хийдэг төрлийн удирдлага болж шүү тий. Тийм жишээлбэл ажил нагт хийх хянах гэдэг тий цаг минут тутамд хийнэл микро менеж хийгээд байдаг ч юм уу. За тэгээд хийхгүй ажлыг нь хийхийг шаарддаг. Ажлын ачаал их байгааг мэдсээр байж нэмэлт ажил өгдөг ч гэдэм үү тийм захирангүй байдлаар одоо би удирдлага чи ажилтан гэдэг байдлаар тэгж дээрээс харцдаг байдлаар ус ажиллагдаж болох юм. Тэгэхээр энийг яг буруу гэдгийг нь одоо яаж ойлгох вэ гэдэг дээр судалгаа хийж байгаа юм тий. Байгууллагын соёлын судалгаа. Байгууллагын соёлын судалгаагаар бол нэлээд үдэлгэрэнгүй буюу тухайн ажилтан өөрөө байгууллагатай сэтгэл ханамжтай байгаа юу нэгдүгээрт. Хоёрдугаарт ажилтан буцаад удирдлагатай сэтгэл ханамжтай байгаа мó. Хэрвээ сэтгэл ханамжгүй бол учир шалтгаан нь юу юм? Сэтгэл ханамжтай бол учир шалтгаан нь юу юм гэдгийг хамгийн нэгдүгээрт бол байгууллагын соёлын судалгаагаар мэдэж аваад тэр үр дүндээ тулгуурласан үйл ажиллагаануудыг хийх нь бас илүү үр дүнтэй байх болов уу гэж бодож байна. Тийм ээ. Тийм. Тэгээ байгууллагын соёлын судлаач нөгөө дан ганц цаасаар ажилланаас судалгаа аваад зогсохгүй. Одоо сэтгэл судлаачдыг гэдэг байгууллагын соёлын судалгааны онцлог нь юу вэ гэхээр нөгөө бүлгийн ярилцлагуудыг бас давхар хийждэг. Тэгэхээр тэр бүлгийг нь оруулахгүй гоо тий. Тэгэхээр яг тэр нөгөө бүлгийн ярилцлагад дунд чинь ажилтнууд судалгаагаар хэлж чадахгүй байгаа зүйлүүдийг шууд хэлэх боломжтой тий. Цаана нүгдээд авч шалтгаануудыг хэлэх боломжтой байгаар илүү онцлог. Надад бол шууд тийм зөвлөмж санаанд орж байна. За дараагийн асуулт. Бүтээмж дээр үндэслээ сэтгэл ханамж биш харин сэтгэл ханамжаа дагаад бүтээмж өндөр байдгаа гэдгийг дарагдаа хэрхэн ойлгох вэ гэнэ. За энэ дээр бүтээмж сайн байснараа сэтгэл ханамж биш сэтгэл ханамж сайтай юм бол бүтээмж нэмэгдэгэ гэж гэдгийг дарагдаа ойлгуулахыг хүсэж байгаа юм байна. Тийм ээ. Аха. Гэтэ яг ингэж уншихаар бүтээмжтэй байхаар ажлын сэтгэл ханамж дээшлэх юм шиг. Тэгтээ ажилдаа сэтгэл ханамжтай, ажил дээрээ сэтгэл санаа доктортой байх юм бол бас бүтээмж дээшээ байх хэрэгтэй юм шиг. Тэгэхээр харилцан хүчилдэг, уялдаа холбоотой ч юм уу тий. Тийм, ер нь бол нөгөө эерэг байдлаар хамааралтай гэдэг шиг нөгөө нэг нь нэмэгдэхэд нэг нь дагаад нэмэгдэх тийм нөлөөтэй болов уу гэж хараад байна. Яг аль нь алигаа үүсгээд аль нь ч юу алигаа үүсгэж нэмэгдэх боломжтой гэж харж байна тий. Гэтэ бүтээмж байнга бид нар бүтээмжтэй байдаг. Үгүй шүү дээ. Тийм тий. Бид нар бүтээмж 365 бүтээмжтэй байх боломжгүй бүтээмжийг өксөж уруудж идэг зүйлээ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээ байнга ажилтнаасаа та бүтээмжтэй бай, бүтээмжийг нэмэгдүүлэх гэж шахах нь буцаагаад айгу өрөөсгөл. Айгу сөрөг нөлөөтэй байж болно бас тийм. Сэтгэл зүйн хэмтэн сөрөг бүтээмжийг унах магадaltaй шүү дээ. Яг зөв. Тэгэхээр бас энэ дээр ярмаар байгаа нэг зүйл нь юу гэхээр нөгөө ажлын хинээтэй байх, бүтээмжтэй байх хоёрыг зарим тохиол холбож ойлгоод байдаг тийм. Энэ бол яг тийм ижил ойлголт биш. Тийм. Ерөөсө гэртээ харахгүй 24 цаг ингээл тасралтгүй ажиллаа хийгээд байгаа нь өөрөө ажилнаас бүтээмж гарч ийн гэж ойлгоод байх. Тэгээ удирдлагуудын зүгээс гэсэн тийм ойлголтууд байдаг. Гэтэл энэ маань бол биш ээ. Ялгаатай ойлголтоо. Хүн маш богино хугацаанд бүтээмжийг гаргаад гүйцэтгэл өндөртэй ажлыг хийж болно. Нөгөөтгөр бас тухайн хүний өөрийнх нь онцлог бий болно тий. Бие хүний онцлог. Эсвэл тухайн хүн альва нэг зүйлийг заавал төгс хийх хүсэлтэй төгс хийж ижил санаа намраад энэ ажил дууслаа гэж үздэг ч юм уу. Хувийн онцлогоос хувийн онцлогоос шалтгаалж болно. Өөр нэг шалтгааллах зүйл нь юу гэхээр тухайн хүний сэтгэл хөдлөл гэж болно. Тухайн өдрийн сэтгэл хөдлөл. Тийм, тухайн өдрийн сэтгэл хөдлөл. Одоо юу гэдэг нь тухайн өдөр одоо монголчууд ярьдаг ч нэг буруу үйл дээрээ босчлаа ч юм уу тэгс юм уу үгүй юм уу эсвэл ажиллаа эхлүүлэхэд яг тухайн үнэнд одоо мотивацийн хувьд те сэтгэл хөдлөж байгаа зүйл юу вэ гэдэг. Тэр нь ямар байсан бэ гэдгээс бас шалтгаална гэж бодож байна. Тэгэхээр энийг дарагтаа хэрэг ойлгох вэ? Дарагтаа ярилцах хэрэгтэй юм болов? Бас нөгөө талаар байгууллагын удирдлагын зүгээс одоо жишээлбэл хэрвээ би удирдлага байсан бол ажилтнуудын бүтээмжийн түвшин хэр байна гэдгийг л тодорхойлох байх. Тэгээ үнэхээр судалгааны үр дүнд бүтээмжгүйгээд гараад ирчвэл тэр бүтээмжгүй байгаагийн шалтгаан юу юм бэ? Хэрвээ маш бүтээмж өндөртэй сайн ажилдаг бол тэрийг хэрхэн яаж тогтоон барих вэ гэдэг аргууд руу илүү цаашлаад судлах болов гэж бодож байна. Тийм. Тэр бүтээмжийн түвшин өөрөө ямар байна вэ гэдгээ мэдэхгүйгээр бид нэр бүтээмжийн алдагдал гэж ярих нь аяг өрөсгөл болж байгаа. Тийм. За дараагийн асуулт руу гарах уу?
За дараагийн ирсэн асуулт маань нэлээд урт асуулт байна. За би хийх ажлаа цаг хугацаанд нь яг өгдөг. Хизээч хариуцлага алдаж байгаагүй ч ер нь их ганцаараа ажиллах дуртай төрлийн хүн. Ганцаараа байхдаа төвлөрдөг. Сүүлийн үед дарганараасаа их зэмлэл хүлээх болсон шалтгаан нь их номой даруухан гих тал дээр. Ууг нь багаараа хийх ажил байвал би оролцоод ярилцаад хийдэг. Ганцаараа хийх ажлаа ганцаараа сууж байгаад хийдгээс болсон асуудал байх гэж хараад байгаа юм аа. Энэ жишээн дээр надад асуудал байна уу? Эсвэл дарагд маань асуудал байна уу гэж ойлголцохгүй. Сонирхолтой асуулт байна тийм ээ. За яг ингээд нөгөө ганцаараа байхдаа айгу төвлөрдөг, ганцаараа байхдаа айгу 50 тухтай гэдэг ч юм илүү их үр бүтээмжтэй ажиллах төрлийн хүн байж болно шүү дээ. Энэ бие хүний онцлог гэж болно тийм. Гэхдээ яг энэ жишээн дээр бол яг энэ ганцаараа ажиллаад байгаа нь тухайн хүний сэтгэл санаанд эсвэл ажилд нь эсвэл харилцаанд ямар нэг байдлаар сөргөөр нөлөөлөөд асуудал үүсгэж байгаа бол энэ одоо авч үзэх асуудал байна уу гэхээс түнэшэл энэ бол энэ хүнд бол асуудал байна гэж би л харах гээд. Би ч гэсэн тантай санал нэг байна. Тэр хүн ганцаараа сууж байгаад ажиллаа хийчдэг. Тэр нь ямар ч асуудалгүй бол тэр нь л ерөөсөө асуудал биш. Харин ажлын гүйцэтгэл магадгүй багасаад идэх ч юм уу тий бүтээмж алдагдал их болоод байгаа тохиолдол асуудал гэж харах байна. Тийм. Гэхдээ ер нь сүүлийн үед удирдлагууд энэ тал дээр айгүйх мэдрэмжтэй одоо ойлголт сайтай болоод байгаа гэж бодоод байгаа шүү дээ. Тий хүн болгон адилхан байх албагүй тий зарим хүмүүс ганцаараа байхдаа дуудахтай гэдэг ч юм уу тэрийг өөрчлөх шаардлагагүй гэдэг ч юм уу тэр ойлголт бол сайжраад байгаа гэж хараад байна. Хэрхэн ойлголцохгүй гэсэн. Одоо хэлхийл байна тий. Би номой би ганцаар ажиллах дуртай гэдгийг дараахдаа ойлгуулах хэрэгтэй болов. Тэгээ нөгөө хамгийн ихний асуултан дээр ярьсан нэг уулзалт гэж ярьсан шүү дээ. Тэрэн дээрээ өөрийнхөө онцлог давуу талыг хэлээд дарга болон ажилтан хоорондын хүлээлтийн зөрүүг ойртуулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Үнэхээр тэр хүний хийх хүсэхгүй байгаа ч юм уу эсвэл үнэхээр хийх боломжгүй одоо чадамжгүй байгаа тохиолдолд нь буцаагаад тэр хүнээс маш их зүйлийг шаардна гэдэг нь бол ажилтнаа буцаагаад аюу том дарамт толчих магадaltaй болохоор тэр тал дээр бол зүгээр сайхан ярилцах хэрэгтэй. Өөрийгөө илэрхийлж хэлж явах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Энэ удирдлагуудад хандаж хэлэх зүйл юм. Яг энэ асуултан дээр. За хэрвээ танайд одоо ажил ч юм уу ийм таны бодлоор ийм дууга даруухан бусдаагаа нэг нийлэхгүй байгаа ч юм тийм хүн байх юм бол ярилцаад үзгүй да тий. Угаасаа би хүний онцлог нь тийм юм уу? Эсвэл ямар нэгэн шалтгаанаас болоод бусдаагаа нийлэхгүй ч юм уу эсвэл ганцаараа илүү их байгаад байна гэдгийг шалтгааг нь олоод мэдчих. Хэрвээ тэр хүний бие хүний онцлог бол тий өөрчлөх боломжтой тий өөрчлөлгүүд авах илүү их юм шаардаад байгаа юм бол шаардлага. За дараагийн асуулт нь болохоор хоёр асуулт ер нь төстэй асуулт нийлүүлчих тий. Ажлаасаа амар хашлахчих бол ер нь ажлаасаа гарсан дээр үү гинэ. За нөгөө асуулт нь burnout буюу ажлаас хашрах хам шинжээс дөрвтойхон гарах арга юу байна вэ гинэ. Амар халширвал ер нь ажлаасаа гарсан дээр үү. Ажлаасаа гарах гэдэг бол яг энэ ажлаас хашрах хам шинжийн үе шатуудын хамгийн эцсийн сонголт нь байж идэг байгаа. Хүн ерөөсөө нэг өдөр байж байгаа л би burnout-д маш хүчтэй өртөж ажлаасаа гарыг шийддэггүй. Удаан хугацаанд одоо стресстэй явж байгаа ч юм уу. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ ажлаас хашрах хам шинжид болохоор 4-5 төрлийн үе шат байдаг гэж үздэг байгаа байхгүй. Хамгийн ихнийх нь болохоор honeymoon буюу ажлаа маш төвтэй хийж идэг те айгу аз жаргалтай байдаг ямар ч ачааллыг дагаа гарчдаг тийм үе. Дараагийн үе нь болохоор яг стресстэж эхлэх үе. Стресс яг эхлэх буюу одоо эхний үе шатанд бол бид нэр бүх төрлийн ачааллыг дагаад маш хүчтэй маш их түвштэй сайхан ажилласан. Хоёрдугаар үе шатанд бол яг стресстэж эхэлдэг. За тэгээ гуравдугаар үе шатанд нөгөө стресс чинь тайлагдахгүй удаа явсараад архаг стресс болчдөг. Ажлын байрны архаг стресс. За тэгээ дөрөвдүгээр үе шатанд ажлаасаа хаширч эхэлнэ. Буюу стрессийн үед бол яг маш идэвхтэйгээр уур нь хурж исэн ч гэсэн тий ачааллаа дийлэхгүйсэн ч гэсэн бид нэр ажиллаа хийж идэг. Burnout-ийн үед болоод ирэхээр ажлаасаа бүтэн хүндэрчдэг. Тэгэхээр энэ хоёрын ялгаа нь маань юм. За хамгийн сүүлийн үед нөгөө burnout чинь бүр дадал хөвшил болох. Тоохоо болох. Тий burnout-ыг даван тулж гэж ботхоо болоод хэм маяг амьдралынх нь хэм маяг дадал зуршил болцсон байх үе. Ийм 5 үе шатыг бол burnout төртөж байгаа хүн маань бол даван тулж идэг. Гэтээ хүн ер нь бол ажлынхаа карьерийн аль нэг үед нь burnout-д өөрөө ч мэдгүйгээр өртөөд тэрийг даван тулсан байх тохиолдлууд бас байж. Ер нь бол өртгөн нь бол цаг хугацааны баг асуудал гэж орсон. Тэгээ сүүлийн үеүүд ер нь бол burnout дүртгийг баг хэвэн зөвлөж гэж яриад байгаа эрдэмтэд бас байгаад байгаа тий. Тэгэхээр яг энэ нөгөө
юунаасаа болж ажлаасаа хашраад байгаа вэ гэдгийг мэдэх нь маш зөв. Жишээлбэл та эхний ажил дээрээ ажлаасаа хаширчаад ажлаасаа гарсан байлаа гэж үтэй. Хоёр дахь ажил дээрээ ороод удаагүй хэрнээ дахиад burnout шинж тэмдгүүд илрээд ахыг үүсэхгүй. Тийм учраас яг юунаас болж burnout төртөд байгаа вэ гэдгийг мэдчих болно гэсэн. Тэгэхээр нийтлэг одоо ажлаас хашрах хам шинж шалтгаанууд байна л да. Жишээлбэл ажлын ачаал маш их байх. За тэгээд ажлын байран дээр байхад өөрт нь эрх мэдэл, бие даасан байдал маш сул байгаа юм шиг мэдрэгдэх. За тэгээд мэдээж ажлын ачаалтайгаа дүүцгүй цалин урамшууллыг авахгүй байх. Цалин урамшуулалтаа сэтгэл ханамжгүй байх. За тэгээд хамт олонны харилцаа муу байх. Тэр бол ойлгомжтой. Тэгээд шудраг бус байдал. Цалин урамшууллын хувьд ч тэр ажил үргийн хувьд ч тэр шудраг бус байх. Тэгээд байгууллагын үнцийн зорилго нь өөрийнх нь хувийн үнцийн зүйлтэй зөрчилдөх. Гих мэтчлэн гэр ийм одоо шалтгаанууд байдаг. Яг хувь хүний зүгээс бол юм хит төгсөх гэж хичээдэг. Эсвэл юмд хийх санаа зовдөг. Тийм төрлийн хүмүүс одоо бусад хүмүүстэй харьцуулахад илүү burnout төртдөг юм байна л да. За тэгээд дараагийн нэг ижил утгатай асуулт нь болохоор burnout-аас гарах дөрвтэй арга юу байна вэ гэсэн мэн. Burnout-аас дөрвтэйхэн гарах арга миний бодлоор сайн амрах. Дээрэс нь нөгөө ажлаас гадуурх өөрийнхөө амьдралыг илүү баялаг болгох юм болов гэж боддог. Яа тэгэхээр нөгөө ажил гэр гээл яг ажлаас өөр нэг амьдралын одоо нэг үнцэн зорилго ч юм уу тиймгүй болчхороо хүн илүү их нөгөө ажлынхаа стресс илүү их автаад тэгээд ажлаас хаширах гэдэг юм болов гэж боддог ш. Тэгээд тэгэнгүүт ажлаас гадуурх те амьдралаа илүү баялаг болгох те гэр бүлийн харилцааг сайжруулах, хобби те сонирхлоо сайжруулах, те өөртөө цаг гаргах ч юм уу амралтаа илүү үр дүнтэй чанартай өнгөрөх гэдэг юм уу. Тийм байдлаар burnout-ыг бууруулах боломжтой байна. Тэгэд хэрвээ ажил дээр өөрийгөө стресстэй байгааг мэдэх юм бол тэрийг цаг алдалгүйгээс зохицуулаад стрессээ тайлаад явах. Тэр бол бас хамгийн нэгдэх арга байх нь. За, өнөөдрийн дугаарыг маань хамгийн сүүлийн асуулт байна. Энэ нь болохоор байгууллага маань ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд юусэн анхаардаггүй. Хэрхэн анхаарах хэрэгтэй байдгийг талаар зөвлөгөө өгөөч гэсэн байна. Энд дээр ингэж бодогдлоо л да. Байгууллага ер нь ямар байдлаар ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаард юм бэ гэдэг дээр нэг хоёр зүйл санагдлаа. Нэгдүгээр нь л яг аль биесээр байгууллагын бодлого журамд оруулаад яг тэ бид нэр ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжиж ийм зүйл хийнэ. Журмаар ингэж батлнаа. Эсвэл нөгөө сөрөг нөлөө үзүүлэх ийм зүйлсүүдийг бууруулахын тулд ийм хийнэ гэдэг ч юм уу. Журам бодлого боловсруулаад яг аль биесны түвшиндээ ч болно. Эсвэл одоо яг илүү сайн дураар ч гэдэг юм уу те тийм сургалтанд хамруулах, зөвлөгөөнд оруулах, тийм сайн сайхан байдлыг дэмжих гэх мэтчлэн тийм байдлаар тэгээд нэг судалгаагаар бас тэгсэн байсан. Байгууллагууд ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд зориулсан $1 бүр нь $3 өөр өгөөж авчирдаг буюу ажилтнуудынхаа сэтгэл цаавраа юу вэ гэхээр ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжснээр хүмүүсийн манд бүтээмж сайжрах гадна тий нөгөө ажил тасалт маань багасх гадна тэгэнгүүт нөгөө өгөөж нь даруй 3 дахин нэмэгдэх тийм судалгаа байгаа байхгүй. Тэгэхээр зайлшгүй юу нь бол анхаарах нь аль талдаа хэрэгтэй байгаа. Бас нэмж хэлмээр байгаа зүйл нь юу гэхээр ажлын байрны сэтгэл зүйн мэнд анхаарна гэдэг нь ганц нөгөө байгууллагын хариуцлага биш, хувь хүн өөрөө ч гэсэн сэтгэл зүйн мэндийнхаа төлөө хариуцлага хүлээх ёстой. Тэн дээр бас одоо шинийг санаачилдаг ч юм уу ярилцдаг, хэлдэг байх ёстой. Дээр нь нэмээд тухайн байгууллагын удирдлага өөрөө энэ талаар маш сайн ойлголттой байвал тэрний төлөө маш их зүйлийг хийх боломжтой. Тэгэхээр энэ тал дээр удирдлагууд маань маш сайн мэдээлж их маш сайн ойлголтуудыг цуглуулах, тэгээ олон улсад ямар сайн туршлагууд байна вэ? Тэрийг маш сайн судлах, ажилтнуудтайгаа ярилцах, тэднийхээ хэрэгцээг ойлгох, магадгүй ажилтныхаа сэтгэл зүйн эрүүл мэндийн нөхцөл байдлын судалгаа хийдэг ч юм уу. Гэх мэтчлэн ийм аргуудыг бас хийх боломжтой байж болно. Тэгээ бид нэр бас өмнөх асуултанд ярьсан нөгөө ажилтныхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарна гэдэг нь тийм заавал том хөрөг мөнгө шаардсан, их хугацаа шаардсан зүйл байх албагүй. Жижигхэн зүйлээс л тэр одоо үйл хөдлөлүүдийг хийгдэж болно гэдтэй. Жишээлбэл тасгалын цаг. За тэгээ яг өөрсдөнд нь тохирсон төсөл хөтөлбөр, аян сорилт гэх мэтийг ингээ хэрэгжүүлэх. За тэгээ ядчил ярилцах. За эсвэл сар болгоны нэг өдрийг mental health-тэй болгодог ч юм уу. За тэгээ тэрнгээрээ ямар нэгэн engagement-ийн хөтөлбөр, activity-нуудыг хийдэг байдлаар ч юм уу те. Тэгж шийдэх нь урт хугацаанд байгууллагын
одоо орлогын хувьд ч тэр ажилтнуудын амьдралын чанар, буцаагаад ажилтны цаана байгаа гэр бүлийнхэнд хүмүүсийн харилцаа хандлага, даз жаргалын хувьд ч гэсэндээ маш том нөлөө үзүүлнэ гэж хэлхийг хүслээ. 10 жилийн өмнө Канада улсын анх удаа сэтгэл зүйн эрүүл мэнд, ажлын байранд дах сэтгэл зүйн эрүүл мэнд аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлсэн. За тэгэхээр энэ маань болохоор иймэрхүү стандартыг бас нэвтрүүлж болох юм тий. Буюу хүн ажлын байран дээр сэтгэл зүйн хувьд ямар нэгэн аюулд өртөхгүй тий. Эрүүл байдлыг нь одоо хангаж дэмжих ч юм уу тэр дээр байгууллагын юм стандартыг нэвтрүүлээд үүний дагуу хөтөлбөр ч юм уу боловсруулаад ажиллах боломжтой. Тэгэх юм бол илүү нэг бодлого журмынхаа хувьд ороод ирчихээр хүн болгон мөрдөх, тэгээ хүн болгоны хариуцлага тооцох ч юм уу тийм зүйл болчих юм байна бас. Энэ үрээд Happy Workplace podcast-ийн маань ээлжид нэгэн дугаар дуусч байна. За өнөөдрийн дугаараараа бид та бүхнээс ирүүлсэн асуултуудад чадлагаж нэгээр хариулж зөвлөгөө өгсөн, тэр нь танд хэрэгтэй болно гэдэгт бол итгэлтэй байна. Дараагийн дугаараараа иргэд уулзцгаая. Баяртай.